Сайн байцгаана уу? Од мөндөр сувгаас та бүхнийхээ амрыг мэдчлээ. Одоо орон нэвтрүүлэг маань эхэллээ. За өнөөдөр Дэлхийн ван гэх одоо баг гарагийн тухай ярилцгаулна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар өдөр бүр шин түлээж болон цахим ирээдүйд хамтдаа G-Mobile компани маань ивент итгэж байна. Энэхүү нэвтрүүлэг маань NTV, Од мөндөр радио 107 болон 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрдэг. За яг одоо Хятад улсын Ланжа хотоос физикч бэлгүүнтэйгээ холбогдоод байна. Өдрийн мэнд төргий бэлгүүнэ. Өдрийн минь сайн байцгаана уу. Дэлхийн ван гэдэг одоо бас монголчуудын бас хүндэтгэжлэг өгсөн нэр юм шиг байгаа ван гэдэг тий бас өчнөө олон жил Нарны аймаг маань 9 гарагтай гэж явлаа. Гэтэл одоо 2006 онд хасагдчихлаа. Тий энэ юу болвоо гэх талаар хойлоо өнөөдөр ярилцъя да. Ямар учиртай гараг вэ тий? Тий яг нөгөө бидний үеийнхэн чинь жоохон байхад одоо орны чинь физикийн хичээл дээр Нарны аймаг 9 гарагтай гэж заадаг байсан шүү дээ. Хамгийн холынх нь Плуто буюу Дэлхийн ван гараг 9 дахь гараг гэж заадаг байсан. За тэгээд нэг 10 жилийн өмнөөс эхлээд яг нь ерөнхийдөө 20 жилийн өмнөөс эхэлсэн л дээ Дэлхийн ван гараг гэж тооцох уу, гараг биш гэж тооцох уу тий баг гараг гэж тооцох уу. Яагаад тэгж байгаа вэ гэхээр манай Дэлхийн ван гарагийн маань цаана Кюприйн бүс гэж байгаа шүү дээ. Кюприйн бүс болон Ортын үүл гэдэг манай Нарны аймгийн зах хязгаарууд байгаа. Эдгээр зах хязгааруудын объектуудыг бид нар айгуу сайн мэддэггүй байхгүй юу? Маш сайн мэддэггүй гэсэн. Нэгсэндээ бид нар бол энэ ангараг гараг болон Бархас бат хоёрын хооронд байдаг астероидын бүсэд байгаа объектуудыг тодорхой хэмжээнд мэднэ гэж хэлж чадна. За ядаж нэг 60% ч юм уу тий. Хоёулаа энэ тухай нөгөө дугаар хийсэн шүү дээ. Сүүлт одноос хамгаалах нь гэдэг. За тэрийг ингээ харах юм бол бид нар нэг за 3.2-ыг мэдэх юм байна. За окей болж байна гэдэг. За гэтэл Кюприйн бүс маань өөрөө манай нарнаас асар хол байгаа тийм үү тий. Гэрэл бараг хэдэн жил явж иж очихоор хэдэн цаг явж иж очихоор тийм хол зайнд байгаа. За тэр бүсэд байгаа объектуудыг бид нар дэлхий дээр байгаа ямар нэгэн телескоп, сансарт байгаа ямар нэгэн телескопуудаар хайж илрүүлэхэд айгу төвөгтөө. Мэдээж ингээд асар том объектууд байвал дор нь илрүүлж чинь тий. Тэр чинь тодорхой хэмжээнд одоо өөрөөсөө цацруулж байгаа гэрэл нь бусад бүр жижигхэн хэмжээний объектуудтайгаа харьцуулахад илүү том байна гэсэн. Тэгэхээр тэдний мэдчихэв. Гэтэ тэднийхэн хэмжээ нь астероидын бүстэй харьцуулахад бидний олж нээсэн 3.2-д нь ч хүрэхгүй байхгүй. 1% нь хөрвүүлнэг их юм гэдэг ч юм. Тиймэрхүү байгаа гэсэн. За ингээд 20-30 жилийн өмнөөс эхлээ янз янзын объектуудыг Кюприйн бүсээс олж нээсэн. Тэгсэн зарим объектууд яасан гэхээр манай сартай ойролцоотой хэмжээтэй объектууд гарч ирээд байгаа байхгүй юу? Манай сар чин өөрөө дэлхийгээс 4 дахин жижигхэн хэмжээтэй объект байгаа шүү дээ. Гэтэл манай сартай ойролцоо хэмжээтэй объектуудыг олж нээлээ. Ганц хоёроор нь ингээ болоод нээгээд байна тий. За ингээд нэгээ явж исэн чинь манай сарч нь өөрөө Плуто гэдэг гаригаас том хэмжээтэй объект байгаа тий. Тэгсэн Плутогоос илүү олон объектуудыг нээчихгүй. Дор хаяж 100 объект эндээс нээчихэж байгаа. Плутогоос хамаагүй том хэмжээтэй. За ингэнгүүт энэ ч асуудал үүсчих лээ. Юу вэ гэхээр нөгөө Плутогоос том хэмжээтэй нээсэн объектуудыг хоёулаа каталогчлах хэрэгтэй боллоо шүү дээ. Ямар нэг юм ангилалд оруулах хэрэгтэй боллоо тий. За ингээ ангилалд оруулах хэрэгтэй болсон чинь тэрийг гариг гэхүү ямар нэгэн баг гариг гэхүү ямар нэгэн зүгээр л солир гэхүү сүлтод гэхүү гэдэг нэг төвхтэй болчихж байгаа. За сүлтод гэхээр ингээ бид нар мэдээд байдаг. Ихэнх нь ингээд ус мөснөөс бүрдсэн. Нарны аймгийн захаас бид нар рүү ирж одоо тий зарим 65 сая жилийн өмнө бол унсан тий. Тийм объектууд байна. Тий хамгийн гол нь сүлтод бол нарыг тойроод эргэж байгаа зам нь эллипс хэлбэртэй байдаг. Тэгээ нар руу ойртохдоо нөгөө нэг өөрийг нь бүтээж байгаа мөснүүд нь хайлаад ардаа сүүл үсгдэг гэдэг ийм шин чанаруутай байна. Мингүүт нь сүлт одыг нэрлэлчээ. За солиргийн өнгөд тодорхой юм хэмжээтэй объектууд за нэг хамгийн 5 км гэдэг ч юм уу тийм хэмжээтэй объектууд дэлхий дээр ирээд унжин тийм үү. За ихэнх нь юм одоо металлаас бүрдсэн, металл төстэй элементүүдээс бүрдсэн ийм зүйлүүд байна гэсэн. Тэгсэн нөгөө Кюприйн бүсээс нээсэн объектууд нь дор хаяж 100 км ч юм уу 1000 км ч юм уу радиустай тийм объектууд нээчихэд байгаа байхгүй. Тийм ингээд 4-5 эхлээд 4-5 байж байгаа сүүл рүүгээ 40-50 болоо сүүл рүүгээ 100 болоод ингээд маш их хэмжээний объектуудыг олоод нээсэн. Сүүл дод руу орж болдгоо, солир руу орж болдгоо. Баг гариг руу оруулчих гэхээр илүү том байгаад идэг. Тэгээ манай нөгөө Плутогоос том байгаад байгаа байхгүй. Баг гариг болгох ч наатах чинь Плутогоос том байгаад идэг. Гариг болгох ч гэхээр манай Нарны аймаг 100 хэдэн гаригтай болох гэдэг тий. Тэгээ одоо нөгөө хичээл заах юм бол 100 хэдэн гаригийн цээжлэн гэдэг чинь хэцүү үстэй тий. Бид нөгөө 8-ыг гэж чи. Түүхийн хичээл дээр Чингис хааны нэг юм ургийн бичгийн баахан хүмүүсийг цээжлүүлдэг байсан шүү дээ. Яах гэж тэгдэг байсан тий. Тэр чинь нэг юм айгүй хэцүү юм байдаг байсан шүү. Тэр шиг юм ядаргаатай юм болох гэдэг байгаа байхгүй. Тэгээ ингээд
одоо нөгөө маратах шиг хүмүүст бол хэрэгтэй л хэл та тий Чингис хааныханд ургийн бичгийн хүмүүсээ зээжилж байгаа. Бидэрт бол нөх амар чухал хэрэг гарахгүй. За тэгэнгүүт 100 хэдэн гаргийг зээжлэн гэдэг чинь айгу утгагүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яаж байгаа вэ гэхээр ерөөсөө 100 хэдэн гариг шинээр нэмхүү эсвэл нарны амийнхаа нэг гаргийг насалж хаяад тэрийгэ баг гариг гэж нэрлээд ингээ явах уу гэж. За ингэх юм бол экономикийн хувьд харах юм бол мэдээж нарны аймгийн нэг гарига баг гаригийн тоонд оруулаад каталогт оруулаад явсан хамаагүй ашигтай. Тэгээ нарны аймаг 8 гаригтай боллоо гэдэг. Ингэж тэгээ аль бие осор нэг олон улсын одоо орны холбоо манай нарны аймаг бол ингээд 8 гаригтай боллоо гэдэг баталсан. Тэгээ ингээ хөөрхий Плуто маань сурах бичигнараас гаригийн ангиллаас баг гаригийн ангил руу шилжсэн байгаа тийм. За ингээд бид нар Плутог буюу дэлхийн банк түүнээс хойш одоо баг ингээд 10 жил баг гариг гэж нэрлэдэг болсон. Баг гаригийн системд оруулсан тий. Баг гаригуудын каталогт оруулсан гэсэн. За ингээд үүний дараа тухайн үед бас юу болсон бэ гэхээр их чухал юм болсон нь NASA-д хэдийн эрдэмтэд санал тавьсан байна. Тэр нь юу гэхээр NASA-гийн нэг тодорхой төслүүдээс одоо орны сансрын төслүүдээс үлдсэн мөнгийг ашиглаад жижигхэн проб хийчихье тий. Тэр проб нь бол ерөөсөө нөгөө хүүхдийн төгөлдөр хур байдаг штэ. Хүүхдүүдийн ингээд гэрт тавьчихдаг тийм жижигхэн одоо бүтэн 76 даруйлтай төгөлдөр хур биш гэсэн 56 даруйлтай юм жижиг төгөлдөр хурууд байдаг шүү дээ хөөхөн тийм төгөлдөр хурын хэмжээтэй тийм маш хөнгөн учраас маш богино хугацаанд өндөр хурд авч болох тийм одоо проб хийч сансрын хиймэл дагуул хийчихье. Энэ хиймэл дагуулыг ерөөсө 2-3 жилийн дотор бид нар хийж чадна гэсэн баг юмас. Тэгээ ингээ 2-3 жилийн дотор тийм хиймэл дагуулыг хийгээд за энэ бол өөрөө NASA-гийн түүхэнд хамгийн богино хугацаанд хийгдсэн хамгийн хөнгөн хиймэл дагуулуудын нэг. Тэгээ одоо яг өнөөдөр бүр юу гэж ярьдаг гэхээр маш яаруу хийсэн гэдэг байхгүй. Айгүй яаруу хийсэн системүүдийн нэг гэж байгаа. Ийм системийг хийгээд за тухайн үеийн NASA-гийн хамгийн өндөр хүчин чадалтай тэгээ одоо тухайн үед бол Atlas 5 гэж нэрлэдэг байсан баха. Atlas 5 ийм пуужингаар сансарт өргөсөн. За энэ пуучин тухайн үед хамгийн өндөр хүчин чадалтай гэдгийг ингэж ойлгож болно. Мань пуучин дэлхийгээс хөөрж байгаа шүү дээ. 2006 оны 2 сард хүрсэн баха. 2006 онд ингээ хөөрж байгаа тийм. Ингэж хөөрөхдөө 9 цагийн дотор сарны хажуугаар зөрж өнгөрч байгаа байхгүй. Нэг гэсэндөө 9 цагийн дотор сар руу очсон гэсэн үг шүү дээ тий. Гэтэл 1969 онд Neil Armstrong болон бусад нөхдүүдийн маань хөөрж явсан сансрын хөлөг 3 хоногийн хугацаанд сар руу очсон байхгүй. Тэрнээс яаж юм хэд дахин хурдан байгаа өстэй тий. За нэг дор хаяж 10 дахин хурдан ийм 10 дахин өндөр хүчин чадалтай ийм пуучин гэсэн. Ийм пуучин суудгаж хөргсөн. За ингээд Плуто руу явуулсан. За энэ бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн анхны нарны аймгийн хамгийн захын объектыг судлах зорилготой буюу хүн төрөлхтөн анх удаага нарны аймгийнхаа хамгийн захын гариг руу аялал хийсэн гэсэн үг тийш. Мэдээж яг хүн байгаагүй. Тэг чи хүнийг орлсон объектууд байсан тий. Чин бараг л хүн хөргөж байгаа л та ясарх юм бол ягаад тэгэхээр нөгөө проб маань нүдтэй штэ баахан камерууд байгаа тий. Юм сонсож чадахгүй сонсож чадна тэр цахилгаан соронзон долгион бичдэг юм юунууд байгаа. Одоо микрофонууд байгаа тий. Ийм микрофонууд байгаа гэдэг. За ярдггүй их юм бол ярина буцаагаад дэлхий рүү тэр чин мэдээлэл явуулна тий. За буцаагаад ярилцсан бүр дэлхийтэй дэлхийгээс зөрүүлээ. За чи ингээд жоохон зүүн дэшээ эргээрээ гингүү. За ойлголоо юм зүүн дэшээ эргэн тий. Одоо эн чинь нэг гэсэндээ нөгөө оператор хүмүүс үүдэг шүү дээ. Сая одоо нөгөө 5 сарын 25-нд Монгол улсад нэс хүчин байгуулагдсан 100 жилийн болсон шүү дээ тий. Амар болон 5 орсон өдөр. Тийм болохоор би агуулсан цээжлээд байдаг байхгүй. Тэгэд энэ дээр нэг чухал юм юу гэхээр мэдээж нэс хүчин байгуулагдсан. Үүн дээрээс нэмээд бид нар ямар хүмүүсийг ерөөсөө мартаж болохгүй гэхээр нэс хүчний операторууд гэдэг хүмүүс байна. Энэ хүмүүс бол ерөөсөө дэлгэцний ард суугаад хоёр онгоцыг хооронд нь мөргөлдүүлчихгүй байх хамгийн чухал ажлуудыг хийж байгаа гэсэн. За нэг онгоцон доор хаяж 200-ээс 500 хүн суулаа гэж бодоход хоёр онгоц хоорондоо мөргөлдөх юм бол агаарт яах вэ? Шууд тэнцээ 1000 хүний амнаас яригдчихэж байгаа байхгүй. 1000 хүний амнасны чинь хажууд цаана нь яг хуу 4000 хүний одоо хүн яригч чинь гэсэн үг шүү дээ. Гэр бүлээр нь тооцох юм бол тийм 1000 гэр бүл байна гэсэн үг шүү дээ тэр юм. Тэгэхээр ийм чухал ажлуудыг хийдэг операторууд гэж байдаг. Тэр операторууд маань тэр онгоцуудыг хянжин тийм үү. За ингээд өөдөөс чи нэг онгоц ирж шүү. Маневрээ тэгж хийгэрэй гэдэг шиг. Тэгэхээр яг хуу мэдээж сансарт манай New Horizon-ыг ирээд мөрөгчих солирын хэмжээ хичнээн багч гэсэн асар хол байгаа. Асар жижигхэн объект те дэлхийтэй харьцуулахад ангарахтай бархас содтой харьцуулахад тэр чинь өчүүхэн юм байгаа шүү дээ. Тэр объект руу өөдөөс нь дахиад маш жижиг юм чиглээд нисэж байна тийм үү.
одоо нэг хүүхдийн төгөлдөр хур шиг юмыг ингээд чиглүүлээд орхичлаа шүү. Тэгэхээр тэрийг бас ингээд маневр хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нэг хүчний операторууд маань тэр их амийг хариуцаад, тэр их мөнгийг хариуцаад тэр хариуцлагатай ажлыг хийдэг шиг NASA-гийн тэр операторууд маань тэр хэдэн сая хэдэн тэрбум доллараар бүтсэн нөхрийг бас ингээд оператор хийгээд залаад одоо огторгууд тэнгист ингээд залаа явж идэг гэсэн. Тэгэхээр энэ операторууд бас чухал үүрэгтэй. Тэгэхээр ингээ хоорондоо харилцаж байгаа байхгүй тий. За би одоо яах вэ ингэвэл өөдөн чи баруун тишээ эргээрэй гэдэг ч юм. За би баруун эргэжлээ юм. Өө чи жоохон зөрөх гэдэг шүү. Жоохон зүүн тишээ эрг гэдэг ч юм уу тий. Тэгээ ингээ нэг хөрөд манер хийжтэй юм байна шүү тий. Тийм тэгж ер нь ингэж чиглүүлэхгүй болохгүй. Дээрэс нь эн чинь одоо яг бид нар ингээл маш нарийн тооцоо хийн штэ мэдээж тий. За нэг 9 жилийн дараа Плутогийн тойрог зам тэр дэлхийн одоо тэр дэлхийгээс харахад тэр хавцаа ирэхэд яг тэрийг нь ухтуулаад буудчихж байгаа байхгүй. Гэхдээ ингэж буудахад замд юу тохиолдох вэ гэхээр нэгт New Horizon бол замдаа яг 3 жилийн дотор Бархас байдаг гариг руу очсон. Ингээд Бархас байдаг гариг руу очиод Бархас байдаг гаригыгаа тойрж иргээд дүүгүрцсэн байгаа. Тэгэж илүү өндөр хурд авсан гэсэн. Тэгэхгүй бол эн чинь нөгөө сансарт бүх юм ерөөсөө хэмжээ хязгаартай байдаг. Сансарт бол бүх юм үн цэнтэй болж хувирдаг тий. Бүх түлш, бүх гэрэл, бүх инструмент тэр бүх зүйлүүдийг дэлхий дээрээс нэг нөхөр те одоо нөгөө бид нар ингээл ямар нэг угаалтур өвдөрчлээ гэхэд залгаал тэгээ сэлэсэр дуудаал янзлуулцдаг юм сансарт байхгүй ч те тэр чи хинч очоо янзалж чадахгүй. Тэгэхээр тэрийг юусэн анхнаас нь маш удаан хугацаанд олон дахин ашиглах боломжтой хөөрөв. Ингээд хөргөцсөн ингээд явж байгаа объект маань Бархасуудыгаа тойроод эргэж байгаа гэсэн. Ингээд тойроод эргэж яхад нэгт тэрийг шалгах хэрэгтэй. Хоёр тийм түлш маань хязгаарлагдмал зүйл учраас байнга ашиглахаас айл болох одоо түтгэлцэж явах хэрэгтэй байхгүй. Айл болох л энийг хадгалж явах хэрэгтэй. Ягаад тэгэхээр нөгөө Юурууга Плуто руугаа дөхөөд очлоо шүү дээ тий. Тэгээ энэ чи Плуто дээр очиж унахгүй шүү дээ. Плутогоо дайрж өнгөрөөд цаашаа явах зорилттой юм одоо даалгавартай нөхөр байгаа гэсэн. Одоо нөгөө хоёулагийн бас намар хийсэн дугаар байгаа шүү дээ. Сүлт од дээр газарддаг тий. Сүлт од дээр очиж газардсан чинь очиж ойгоод тэгээд ингээд хадны доор буугаад дахин ашиглах боломжгүй болсон. Гэтэл иймэрхүү байдал үүсч болно шүү дээ тий. Энд чинь асар хол байгаа зүйл. Хоорондоо гэрлийн хурдаар мэдээлэл дамжуулахад дор хаяж 5 цаг тий 8 цаг хэдэн цаг болохоор ийм объекттэй бид нар ажиллаж байгаа учраас бүх зүйлээ маш нарийн хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр магадгүй хажуугаар нь зүрх гэж байгаад Плутогийн таталцлын оронд ороод Плуто дээр унах юм бол баларна шүү дээ тий. Нөгөө хамаг хүсэжсэн мөрөөджсэн тэр 10 жил хүлээсэн судалгааны ажилт чинь юу ч хүү байхгүй болчих واخ. Тэгэхээр ийм зүйл хийж болохгүй гэсэн. Тэгэхээр ингээд Бархас уудын хажуугаар дүүгэрдүүлээд нэгт өндөр хурд авч байгаа. Ингэж хурд авахаар яах вэ гэхээр нөгөө анх ингээд угтуулад буудулсан байгаа нөхрийгөө маневрлах нь биш үү. Тэгэхээр ингээд маневр хийх хэрэгтэй болж байгаа байхгүй. Ингэхдээ бас нөгөө эрдэмтэд чинь үргэлжтэй нэг сумаар дор хаяж хоёр туулаа бууддаг хүмүүс шүү дээ. Тэнгүүт нөгөө Бархас уудыгаа тойроод эргэж ангууд нь бүх камер, бүх мэдрэх багажуудыг насаагаад Бархас уудын зургийг авсан байна. Тэгээд ингээл эхнээс нь шалгана шүү дээ. За камер ажиллаж гэнэ үү? Миний нүд юм харж гэнэ үү? Юм харж гэнэ. За окей. За ингээд дохио явууллаа. Баруун тишээ эргэж гин. Өөрийгөө тойроод нэг бүтэн эргэдэг юм. Өөрийгөө тойрол бүтэн эргэж гин. Тэнгүүт за болж гэнэ гэнэ. Одоо нөгөө нэг шалгалт өгж байгаа юм шиг юм болж байгаа байхгүй манай New Horizon тий тэнцээ 3 жил явчаад би цаашаа явж чадахгүй юу одоо entrance exam өгч байгаа юм шиг тий. Тэр шалгалтаа өгч байгаа. Бүх шалгалтыг давангууд илүү өндөр хурд аваад дахин одоо Плуто руу чиглүүлээд бид нэр дахиад цааш ингээ явуулчих чинь гэсэн. За ингээд цаашаа явахдаа бол мэдээж өөр объектуудтай баг тааралдаагүй. Тэгээ энэ бол маш хугацааны даалгавар байсан. 2006 онд хөөрөөд өдгөөгөөс 10 жилийн өмнө гэдэг чинь 2025 он тэг 9 жил бүхэл бүтэн 9 жил Нарны аймгийн тэр задгаа сансарт хөвж явж байгаад Плутогийн хажуугаар зурж өнгөрсөн байна. Тэгэхээр 9 жил гэдэг чинь асар урт хугацаа байхгүй. Одоо 19 жил 25 он гэхэр чинь тий 15 онд шүү. За тэгэхээр чинь 2006 онд чинь жишээ нь хоёулаа нэг 10 хэдтэй хүүхдүүд байсан гэсэн үг шүү дээ тий. Одоо ерөөсөө нөгөө нэг 10 жил ч төгсөөгүй тий бараг 10 жил дөнгөж төгсгөжсэн үү яасан тиймэрхүү хүүхдүүд байсан гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт тэр үед манай New Horizon хөлөг маань хөрсөн гэсэн. Ингэж хөөрөөд явж байгаад бүр том болоод 20 гараад бараг ингээд тий 20 гараад бүр ингээд тогтцсон тэгээ ингээд их сургуулийн оюутан болсон баг их сургуулаа төгсгөө тэгээ тэнцээ нөгөө нэг амьдрал ах уу яах уу гэсэн тийм одоо ажил төрөлд орох гээд явж штэ тий.
Өмнө нь бол ингээд нусаа татсан бацаан байсан байгаа байхгүй хөөрхтнө. Дараа нь болохоор ингээд ажилд орох гэж байгаа том хүүхэд болсон байна гэсэн. Тийм урт хугацаанд тэнцээ одоо сансарт аялж явсан байна шүү дээ. Магадгүй тухайн үед одоо нэг PhD-ийн оюутан ажиллаж байлаа гэхэд тэр нөхөр маань 25 таа ч юм уу 30 таа нөхөр байлаа гэж бодоход 40 хүрж яхад нь өөрийнх нь тэр анх ажиллаж исэн даалгавар нь дөнгөж даалгавраа биелүүлэх гээд плотод өрөө дөхөж ирсэн гэсэн. Тэгэхээр ийм урт хугацааны ажил хийгдсэн. Тийм болохоор ингээд маш удаан хүлээсэн хүлээлт гэсэн. Энэ бол ерөөсөө амар чухал хүлээлтүүдийн нэг байсан. Тэгээ би яг 15 онд санд юм хамгийн ихний плотогийн авсан зураг бол юм жижигхэн од байсан байхгүй. Жижигхэн юм цэг гэрэлтэж байгаа. Тэгээ нэг өөрөөс нь хитгэн одоо ингээд зүгээр зургаар харах юм бол хитгэн миллиметрийн зайд дахиад нэг юм бүтгэн гэрэл тэнцээ гэрэлтэж байгаа. Тэгээ энэ хоёр маань ингээд нэгнийгээ тойроод эргэж байгаа. Тэгээ ингээд маш олон зургууд тэнцээ дарааллуулаад авчиж байгаа шүү дээ. Тэр зургуудаа эвлүүлээд гиф хийчихэж байгаа байхгүй тий. Тэр гиф хийчихэнгүүт нөгөө гиф чинь ингээд амар гоё хөдлөн шүү дээ. Тэгээ яг тийм зургуудыг анх цацаж хэлж байсан. Тэгээ ингээд тэр бүр ингээд амар гоё. Тэр юу вэ гэхээр бид нар өмнө нь тухайн үеийн дэлхий дээрх хамгийн хүчтэй сансрын дуран буюу Хаббл те сансрын дуран ашиглаад Плутогийн зургийг авсан байна. Тэгэхээр манай сонсогч нар та нар ингээд Хабблийн авсан Плутогийн зургийг интернетээс хайгаад үзээрэй. Бүр ингээд хүний инээ төрмээр юм байна. Тэр бол ерөөсөө юу вэ гэхээр ерөөсөө тэрийг бол гариг гэж хэлэхэд хэцүү. Зүгээр нэг юм баахан те ингээд одоо нэг усан будгаар зураг зурдаг хүмүүс нэг будгийн юу байгаа шүү дээ, планшет байгаа шүү дээ тий. Тэрнэр чинь ингээд будгаа нялаад орхицсан байдаг шүү дээ тийм. Нэг тэр шиг л юм харагдан заяа. Юу нь мэддэхгүй ерөөсөө. Тэгээ ингээд гариг гэж мэдэж болох ганц юм нь юу гэхээр ослого нөгөөх нь ингээд хэрэглэхээ тойрж иргээд байгаа байхгүй. Тэгжил мэдж байгаа тийм бүдгхэн маш мэдээлэл авахд маш хэцүү, дата цуглуулахад маш хэцүү ийм юм хийсэн байгаа. Ийм л юм байсан. Гэтэл энэ бүдгхэн зүйлийг хэдхэн одоо мянган километрийн зайнаас хичнээн тэр хоёрхан жижигхэн од харагдаж байгаа ч гэсэн нэгнийгээ тойроод эргэж байгааг нь харж чинь гэдэг чинь л ерөөсөө би хамгийн анх ингээд нэг телескопоор сугар гаригийг харж ирсэн та санчир гаригийг харж ирсэн та яг адилхан байсан тэр амар гоё. Ингээ өдөр болгон тэр чинь шин зураг гарч ирж байгаа. Тэр нь ингээд яг ингээд байрлалаа өөрчлөлт хөдлөөд энэ тэгэнгүүт энэ үнэхээр нэг гариг хүн те. Үнэхээр дагуултаа нөгөө Caron гэдэг дагуулна юм биш үү. Тэр бол ингээд ерөөсөө бүх сонирхогчийн одон оронч, NASA-гийн одон орончид, бүгд одоо тэ астрономчид, физикчдийн хувьд бүгд бүтэн 9 жил хүлээсэн хүлээлтийнх нь хамгийн гоё оргил мөчүүдийн нэг байсан. За ингээд хоёулаа эхний хамтран ажиллагчаа танилцуулчаад за тэгвэл ингээд хажуугаар нь зурж өнгөрөхдөө ямар судалгаа хийв гэдгийг нэрээ тий. Тий. Тэр хөөрхөн зургийг бас нүдэндээ хараад сонсоод байла. Тэгээ одоо манайхны энэ явуулсан пробууд ер нь бол одоо буцаж ирэхгүйгээр л тэгэл одоо үхлийн даалгавартай л тэгэл явдаг юм ээ. Тэр замдаа бас тэгээ олон сайхан хүн төрөлхтөнд одоо нээлтүүдийг авчирдаг юм гавьяатай байдаг байна. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай цахим ирээдүйд хамтдаа G-Mobile компани маань ивэнтдгээ ажиллаж байгаа. Тэгэхээр G-Mobile бол яг одоогоор нэг урамшуул зарлчаад байгаа юм. Тэгэхээр хязгааргүй хэрэглээ 24K гэдэг юм нэртэй урамшууллага. Та бүхэн манд бол энэ дата хязгааргүй нэмэх нь одоо юм сүлжээндээ хязгааргүй ярих хэрэгтэй ийм үйлчлэгийг манай G-Mobile-ийнх маань үзүүлдэг юм байна. Энэ бол 40 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Тэгвэл яг одоо та бүхэнд 24 мянган төгрөгийг төлөөд 3 сарын турш ингэж сар бүрэгтээ 24 мянга төлөх юм биш үү. Ингээд одоо өөрөөр хэлбэл нэг 50% те 50% орчмын юм хөнгөлтийг үзүүлж байгаамаа. Тэгээ одоо хол байдаг хүмүүс ч юм уу, хосууд ч юм уу те байнгын хоорондоо холбоотой байдаг хүмүүст бол нөгөө зарим хүмүүс ч нэг унтаж ярьдаг юм байлээ штэ. Тийм хүмүүст бол энэ маш юм боломжийн сайхан үйлчлэг байгаа байхгүй те хязгааргүй. Тэгэхээр ямар хүмүүс энэ үйлчлэгийг авах боломжтой вэ гэхээр хязгааргүй шинэ хэрэглэгч болох. За урьдчилан төлбөрт үйлчлэгээс шилжих дараа төлбөртийн одоо байгаа багцаа ахиулах тохиолдолд одоо энэ үйлчлэгийг бол та бүхэн маань авах боломжтой юм байна. За энэхүү урамшуулт бол мэдээж нөгөө хязгааргүй дата болон бүх сүлжээндээ хязгааргүй яриа хийх гэсэн хоёр үйлчлэгийг та бүхэн одоо голчлон авна гэсэн үг. Тэгэхээр яаж авах вэ гэхээр My G-Mobile application-аас авч болох юм байна. G-Mobile цэгийн сайтаас авч болно. За үйлчлэгээний салбар дээр очиод авч болно. За мөн Save-ийн бүх салбараас EasySIM гэж аваад дугаараа үүсгэх авах боломжтой. Тэгэд урамшууллын хугацаа бол 6 дугаар сарын 30-ныг тусдал үргэлжлэх юм байна. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг одоо G-Mobile цэгийн вебсайтаас
болон одоо G-Mobile гээд Facebook-ээр нь та бүхэн маань дагчвал бас их одоо зарлагдж байгаа урамшууллыг цаг алдахгүй мэдэх боломжтой байдаг. Холбоо төвчний дугаар нь 98 10 36 36 G-Mobile-ийн хэрэглэгч бол 36 36 гэсэн утсаар холбогдох юм байна. За ингээд юм гоё боломжийг хязгааргүй боломжийг сонсогчд маань олгож байгаа G-Mobile-ийн талд баярлалаа. Баярлалаа. Би одоо нэг өмнөх дугаарууд дээр хэлсэн тэ нэг G-Mobile-ийн дата амар их байдаг. Тэнгүүтээ нөгөө интернет нэг хурдан болохоор надад нөгөө байн ингээ Монголд очингод ашигладаг G-Mobile-ийн дугаар байдаг. Яг хаад одоо эн чинь баг 40% хямдарчиж байгаа юм шиг те 40,000-аас 24,000 төгрөг гэдэг чинь. Тэгээ 3 сар ихээр уулнал айгүй гоё боломж юм. Ойрын хугацаанд Монголд очих байсан бол дахиад шинээр цэнэглүүлэл авчихаар л санагдчихээн. Ааха. За ингээд Плутогийн яриалгаа үргэлжлүүлээд оръё. Тэгэхээр яг өмнөх дугаарууд дээр ерөнхийдөө Плутогийн тухай янз янзаар ярьсан учраас өнөөдөр урнапитод түлхүү Плутогоос яг New Horizon гэдэг хүлэг маань юу болж нээсэн бэ гэдэг рүү төвлөрч байгаа. Түүнээс биш одоо гэрэл нэг тэдэн цагийн хугацаанд явж очдог те дэлхийг нэг нарын нэг тэдэн 200 хэдэн жилд нэг удаа тойрдог энэ төр гэсэн. Ягаад тасгдсан шалгуур энтрийг бол ярихгүй байна шүү дээ. Тий, маш их яригдсан. За хэрвээ үүнийг сонсогч сонсч байвал за өмнөх одоо Урнапит 2-ын Далайн ван болон Тэнгэрийн ван гаригуудын дугаарууд дээр яригдсан байгаа. Мөн Зандаа хасаа бидгуурын өнгөрсөн жилийн 8 сард хийгдсэн 10 дахь гариг гэж би юу тийм дугаар байгаа. Тэрэн дээр бас энэ тухай айгуу түлхүү ярьсан байгаа учраас тэр мэдээллүүдийг дахин давтаад явах уу гэдэг алгасаад явж байгаа шүү. Тэгэхээр хэрвээ та хэд сонсоогүй хүмүүсэл тэр дугааруудыг маань дахиад сонсороо. За ингээд түрүүн ярьснаар манай New Horizon гэдэг хүлэг маань 9 жилийн дараа эцэст нь нэг юм яг өөрийнхөө даалгаврыг биелүүлэх гээд ирж байна тийм. Яг тэр анх хүрсэн. Тэгээд түрүүн чи айгуу гоё хэллээ л дээ нөгөө энэ бүх пробууд ийш тийшээ ингээ хөөрж байгаа пробууд маань нэг талын тийцтэй хөрдөг тийм. Юусе хоёр талын тийцтэй хөөрдөг. Тэгээд бараг л ингээд нөгөө нэг амиа хорлож байгаа даалгавар маягийн юм хийчихэж байгаа юм л та хөргөө тийм. Хизээч эргэж ирэхгүй. Хизээч их дэлхийд эргэж ирэхгүй гэсэн үг шүү дээ. Нэг гэсэндээ гэртээ эргэж ирэхгүйгээр явж байгаа хүүхэдтэй адилхан гэсэн үг тийм. Шал өөр зүйлс ингээд сурч мэдхээр явж байгаа хүүхэдтэй адилхан гэсэн үг. За ингээд New Horizon маань ингэж хөрөөд 9 жил сансарт хөвж явж байгаад хов хоосон газар те. Тэгээ ингээд яг нөгөө Бархасууд гаригийн хажуугаар нь дүүгэрдүүлэхдээ бүх техник хэрэгслүүдээ шалгачиж байгаа шүү дээ. Камер, микрофон юу гэдэг бүх юм шалгацсан. Тэгээ ажиллаж байгааг нь мэдээд цаашаа ингээд хөөрөөд явж яхад унтраачиж байгаа. Тэр чинь одоо нөгөө нэг задгаа сансарт угаасаад ажиллаж яваад юу хийх үтэй те. Тэр чинь баг юм таарахгүй шүү дээ. Тэр хоосон нөхцөлт чинь. Тэгээ тас харанхуй юм байгаа. За ингэж хөөрөөд эхлээд New Horizon маань Karen болон Pluto 2-ын зургуудыг авсан ба. За ингээл ерөөсөө хамгийн ихний одоо surprise гэдэг штэ тий гинтийн бэлгүүд баригдаж гисэн. Тэр юу вэ гэхээр яг энт нэг юм чухал юм дуртахад юу вэ гэхээр одоо нэг Томбов маань Плутог нээсэн штэ. Томбов Плутог нээснээс хойш одон орончид ерөнхийдөө Плутог нэг сонирхоо болцсон байхгүй юу? Яагаад тэгэхээр чинь баг Кюприйн бүсдэр байгаа юм хол объект дурангаарч харах боломжгүй тий бараг харах боломжгүй тэгээд хавлаар харсан чинь нэг юм зүгээр юм нялал хайсан байдаг шиг харагдаад. Тэгээ нэг юм сонирхолгүй. Тэгээ эн чинь нэгт нарнаас асар хол байгаа учраас геологийн хувьд атмосферийн хувьд ямар нэгэн итгэхгүй гариг гэж үздэг. Тэгээ ямар нэг юм онцгой юм байхгүй наа чи ерөөсөө одоо тий оршуулгын газар шиг байгаа л гэж бодож байгаа байхгүй. Тэгээ яг тэр нь оршуулгын газар өдөртөө гэсэн үг биш шүү дээ. Оршуулгын газар шиг юм чив чимээгүй гэдэг утгаараа. Тэгээд ийм юу байна гэд. Тэгээд тэгж одоо боддог. Тэгсэн чинь хамгийн ихний surprise юу байсан бэ гэхээр тэр бол юм физикийн гоё юм байна. Тэр нь яаж байгаа вэ гэхээр одоо манай сар бол дэлхийдээ таталцлын түгжээнд орцсон объект шүү дээ. За таталцлын түгжээ гэж юу вэ гэхээр ерөөсөө сар үргэлж нэг талаа дэлхий рүү харуулад байдаг тийм. Энэ нь сар тэнхлэгээ тойрж иргэдэггүй гэсэн үг биш шүү. Сар тэнхлэгээ тойрж иргэдэг. За энийг бол одоо барыг наснаасаа л их ярьлаа тий. Сарны тэнхлэгээ тойрж иргэх хурд нь дэлхийг тойрж иргэх хурдтай бараг адилхан байдаг учраас сар үргэлж дэлхийг нэг тал руу харуулдаг. Хүмүүс айгу буруу боддог нэг. Хүмүүс айгу хоёр ямиг буруу боддог шүү дээ тий. Сар дэлхий хоёртой холбоотой. Нэг нь юу гэхээр сар тэнхлэгээ тойрж иргэдэггүй ч гэж аашаа. Нөгөөх нь дэлхийн нарнаас холдож ойртдог учраас улирал солигддог ч гэж аашаа. Ямар юм ч тийг ялчтэй тий. Тэр бол ерөөсө дэлхийн нэг улирал бол ерөөсө дэлхийн тэнхлэх нь тэнхлийн эргэлт нь хазгай байдагтай холбоотой. Сар бол
дэлхийд тойрж иргэдэг объект. За энэ иргэдгийг бид нар таталцлын түгжээ гэж хэлдэг. За үүнтэй адилхан өөр нэг объект юу гэдэг вэ гэхээр Mercury буюу буд гариг ба. За буд гаригийн тухай дугаар дээр ч гэсэн бид хоёр ярьсан. Буд гариг маань өөрөө нартаа харьцангуй буюу нартаа таталцлын түгжээнд орсон байдаг объект тий. Тэгээд нар руу яг үргэлж нэг тал нь хардгуу. Тэгээ нэг юм одоо 3-1-ээр илүүтэй тий содигдж идэг. Яг гэтээ энэ бол таталцлын түгжээнд орсон объект. За кинон дээрээс гэх юм бол нөгөө алдартай Interstellar гэдэг кинон дээр гарч байгаа Миллерийн гариг буюу нөгөө нэг хар нөхөдтэй хамгийн ойрхон байгаа гариг бол ерөөсө таталцлын түгжээнд орсон гариг. Тэгээд энэ чинь маш том юм давлгаа үүссэн байгаа хөөхгүй нөгөө хар нөхрүүгээ татагдаад за дэлхийд дээр бол бидний нөгөө далайн татлаг төрлөг гэдэг штэ тий. Тэр чинь үүсгэхээс өмнө ингээ асар өндөр юм давлгаа байгаа штэ. Тийм зүйл үүссэн байна гэсэн. Тэгэхээр яг үүнтэй адилхан Chiron гэдэг манай Плутогийн маань хамгийн том дагуул Плуто 2 маань хоорондоо таталцлын түгжээнд орсон. За энэ бүр онцгой сонирхолтой таталцлын түгжээнүүдийн нэг. Тэр нь юу гэхээр нэгт энэ хоёр Chiron маань Плутог тойрж иргэдэг байхгүй. Холоос харах юм бол яг ингээ Плутог тойрж иргэдэг байгаа юм шиг харагдана. Тэнгүүт нь хоёул ингээл ойртоолээ л да тий. Ойртоолсэн чи яасан гэсэн чинь нөгөө мө хоёр чинь Плутодоо маш ойрхон нэг цэгийг хоорондоо нийлж байгаа тойрж иргэдэг байхгүй. Тэгэхээр чи юу юм сар гэж тооцох юм уу чинь гаргаа тойрох тий ямар сайн ээ. Яг зөв. Тэгэхээр Chiron бол Плутогийн сар биш үхгүй. Дагуул биш гэсэн. Энэ хоёр чинь хоёр биеийн систем болж хувирж байгаа байхгүй. Хоёр биеийн систем тэгээд миний хувьд бол яг энэ хоёр бол яг ингээ валц эргэж байгаа хүмүүс шиг болчихж байгаа. Яг ингээ бид нар валц эргэхэд яг нэг-нэгээ хараад тайзыг ингээл тойрол эргэдэг штэ тий. Энэ бол ерөөсөө окторгууд тий валц эргэж байгаа хоёр гариг болж байгаа байхгүй. Нарыг тойроо. Тэгээд нарыг тойроод эргэж явахдаа хоорондоо валц эргэдэг голынх нь тэр бүжгийн одоо тий эргэж байгаа цэгээ тойроод ирэх юм шүү дээ. Яг л тийм сансарт валц эргэж байгаа хоёр цэг. За ингээд ийм гоё сюрприз гарч ирвэ. Гинтийн бэлэг. Хүмүүс бүр ингээ наад чин ямар сонирхолтой энэ чинь ерөөсөө бид нар маш олон жилийн турш нээснээс нь хойш Плутогийн дагуул штэ гэж бодож ирсэн чинь дагуул биш байсан байгаа байхгүй. Энэ чинь валц эргэдэг хосууд болж таарж байгаа байхгүй юм аа. Манай нарны аймагт ийм байгаа мó ер нь тий. Тэгээ хоёр тэгвэл одоо нөгөө Плутогийн нөгөө бусад 4 сар нь болохоор энэ хоёрыг тойрч иргэдэг болчихж байгаа гэсэн үг үү. Тэгэхээр эсвэл одоо эвтэйхэн Плутогоо тойроод идэм болов те. Бас ингээд дараагийн асуулт хол зайд Плутогоо тойрж иргэж байгаа гэсэн үг. Хамгийн гол нь яг энэ хоёрыг тойрж иргэж байгаа гэж хэлсэн ч болно л доо. Нөгөө нэг энэ хоёрын маань массын түүн Плутотой маш ойрхон байгаа шүү дээ. Тэгээ ингээ манай хоёр валс эргэж байгаа объектууд болж байгаа. Нэгсэндээ хосууд болчихж байгаа байхгүй. Сансартайгаа хосууд. За ингээд хос гэдэг нь олчихно. Харин тий одоо ингээ хос гэдэг нь олж нээсэн чинь энэ хоёр чинь ингээд хостой бүр яагаад би валс эргэж ийн гэж хэлээд байгаа вэ гэхээр бид нар ингээ валс эрэхтэй хамтрагчийн өөдөөс үргэлж харж яадаг тийм үү тий одоо нүд бүдүүгээ харж байгаа шүү дээ. Энэ хоёр яг тэгдэг байхгүй юу? Би Плутотоор зогсчоод тий дэлхийн ван руу дээр зогсож жагаад хинийгээ харна шүү дээ. Chiron-аа харлаа тий. Chiron яг дэлхий дээр тэнгэр дээр яг нэг цэг дээрээ л байж идэг. Тэгээл ингээд цуг эргэлж идэг гэсэн. Тэнгүүт нь хоёулаа Chiron руу очиж жагаад буцаагаад дэлхийн ванаа харъя тий. Тэнгүүт дэлхийн ван ч гэсэн Chiron-ы тэнгэр дээр яг нэг цэг дээрээ л байж идэг гэсэн. Яг л валс эргэж байгаа хүмүүс байхгүй. Тэгээ ингэж эргэдэг гэдгийг нь олж мэдээд энэ бол бас айгүй сонирхолтой физикийн юм таталцлын төвжээлтэй. Тэгэхээр манай сонсогч нар бас энийг ингээд гоё уншиж судлаа те гэрийн даалгавар болоод ямар нөхцлүүдэд ийм таталцлын төвжээ те энийг бүр ингээд валс таталцлын төвжээ гэж хэлчих болж байгаа. Тийм төвжээнд орох вэ гэдгийг хэлж болж байгаа. За ингээд нэгэн рүүгээ хардаг үнэхээр ингээд валс эргэдэг систем болж хувирсан. Тэр бол бүр ингээд үнэхээр гоё нээлтүүдийнх нь нэг байна. За ингээд дахиад Плутороо бүр ойртлоо. Бүр ойрцсон чинь нөгөө яг чиний төрөний хэлдэг бундантай гэдэг те хоёр дахь том сюрприз гарч ирсэн. За энэ бол ерөөсөө энэ Плутогийн одоо зүгээр хэдүүлээ зургийг харж байгаа хүний харьцангуйгаар хэлье л да тий. Тэгэх юм бол баруун доорно гэсэн үг. Яг хуу зүг чигээр ярих юм бол зүүн урдна гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр баруун доорно ингээд баруун бөөрөн дээрээ зүрхтэй гэсэн үг байхгүй нэг гэсэн да тий. Баруун бөөрөн дээрээ юм зүрх хэлбэрийн мөснөөс азотноос үүссэн мөс хэлбэрээс одоо тийм азотын мөснүүдээс тогтсон юм зүрх хэлбэрийн юм хэсэг байгаа гэсэн. Нөгөөх нь бараг юм креатор байхгүй буюу солирын тогоо байхгүй. Тэгээ ингээ эндүүдэ хийсэн юм шиг агуугаа юм гөлгөртэй. Нэг одоо хүмүүс тэгээ тэр үед ингэсэн шүү дээ бүр ингээ зүрх хэлбэрийн юм олж нэнгүүд Плуто ингээ бидэрт хайртайгаа зарлж ийн энэ. Тэгээ яг хуу
Миний бодлоор бол Плуто бидэнд гэхээс илүү Плуто Кейрэндээ хайртай гэдгийг хэлээд байгаа шүү. Тэр хоёр чинь ингээд айгуу гоё тэг хідэн тэр бөмжил вайлс эргэж байгаа хүмүүс биш үү тийм чи. За ингээд тийм зүрх хэлбэрийн объектыг олж нээсэн. За үүний хажуугаар зүүн бөөрөн дээр нь юу исэн бэхээр илүү бараан, хар бараан өнгийн тийм бас хэсэг олж нээсэн байна. За энэ өнгүүд маш чухал. Тэр юу гэхээр өнгө гэдэг бол тухайн объектээс ойсон гэрэл тийм. Тэгэхээр тухайн объектээс ямар нэгэн гэрэл ойж ирээл бол эсвэл тухайн объект өөрөөсөө гэрэл цацруулаад бол энэ ерөөсөө хүн төрөлхтний хийж чаддаг хамгийн лаг зүйл тийм. Ямар сандаа бүр Pink Floyd гэдэг хамтлаг өөрсдийнхөө нэг цомгийн cover-ыг бүр Dark Side of the Moon-ийн цомгийн ингээд нэрлэлсэн байх уу тийм. Зургийн тим зургаар хийсэн байх уу тийм. Тэр юу вэ гэхээр нөгөө спектрийн анализ. Бид нар призмээр гэрлийг оруулангууд солонгийн 7 өнгөтэй өрчдөг тийм. Солон яаж үүсдэг вэ гэхээр агаарт байгаа усны туслуудаар цагаан гэрэл орохдоо тэр призмээр оронгууд цаашаа 7 өнгө болоод задарчиж байгаа гэсэн. Тэгээ бид нар ингээд солонгийг харддаг тийм. За ингээд тэр гэрэл орж ирж гин гэдэг чинь ерөөсөө тэр гэрлийг би бүртгэж аваад дэлхий дээр байгаа хүмүүс рүүгээ найзууд руугаа явуулаад нөгөө найзууд нь юу гэж чадах вэ гэхээр спектрийн анализ. Спектрийн анализ хийснээр тухайн гаригийн агаар мандлын бүтэц, хөрсний бүтэц, хэр их одоо тий хэр хөгшин за сүүлийн хэдэн жилүүдэд юу тохиолдсон тий одоо нэг хүнээр ярих юм бол хүн хөгшрөхөөр нүүрэн дээр нь үрчлээс үүсдэг шүү дээ тий миний духан дээр гэдэг үрчлээс шиг ингээ үрчлээс үүсэнгүүд тэр үрчлээснээс цацарж байгаа гэрлэр миний үрчлээс одоо хизээ үүссэн хэр зэрэг гүн юунаас олж үүссэн гэдгийг олж мэдэж болно шүү дээ үүнтэй адилхан одоо манай Плуто дээр нүүрний арьсны шинжилгээ хийчихэж байгаа байхгүй арьсны шинжилгээ хийх боломжтой болж байна гэсэн. За тэгэхээр яг энэ шинжилгээнүүдээс бас юу гарсан бэ гэдэг хоёулаа нэвтрүүлгийнхаа төгсгөлд одоо хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулаад тэгээд үргэлжлүүлье. За тэгээ нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр түлээж өдөр бүр шинэ оператай энэ байгууллага маань хамтран ажиллаж байгаа. Тэгээд манай маш олон нэвтрүүлэгтээр хамтран ажиллаж шинжлэх ухааны танин мэдхүйг дэмждэг ийм байгууллага байгаа. За түлээж бол нөгөө маш гоё сайхан орчинтай тий ингээ очиод дуртай кофегоо уугаад за дээрэс нь одоо ингээл ангуурыг харахаар маш олон төрлийн бүтээгдэхүүн байдаг. За үүнээс нь би өнөөдөр хоёр бүтээгдэхүүнийг та бүхэнд танилцуулж байгаа юм. Энэ бол бэгэл сэндвич, цагаан будааны гурилаар хийсэн ийм хоёр төрлийн бэгэл сэндвич байгаа. Тэгээд цагаан будааны гурилын одоо энэ бэгэл гэдэг нь болохоор гадуураа маш гоё ийм шаржигнсан ийм одоо жороор тий хийсэн. За дотроо бол ийм зөөлөн ийм бүтэцтэй ийм одоо бэгэл талхыг хэлдэг. Тэгэхээр крембери чикен бэгэл сэндвич гэдэг байгаа. Энэ бол одоо амтас цангис жимс. За нэмэх нь одоо дахианы чийж мах одоо авчрахтай бэгэл сэндвич байгаа. Тэгэхээр энэ жимс дахиатай ямар гой зөгцдөг вэ? За нэмэх нь одоо энэ крем чиз гэдэг оливаар амталсан ийм бүтээгдэхүүнтэй ингэж нийлүүлээд нэхэн час хийсэн гоё юм амтыг та бүхэндээ зориулж байгаа. Тэгээд нэг томоохон шоп дэлгүүрүүдээр явдаг ч юм уу те өдөр бас завгүй явжгаад та бүхэн маань түлээж өрөөр орох юм бол энэ бүтээгдэхүүнийг гоё кофетэй наваад идээд үзээрэй. За мөн сесам бэгэл сэндвич гэдэг байгаа. Энэ бол одоо өндөг хаан махан авчрахтай бэгэл сэндвич. За энэ бол мөн л адил одоо нөгөө цагаан будааны гурилын агуулмжтай тусгаалan крем чиз болон гүнждийн үрээр амталсан. За эдний крем чиз гэдэг бол үнэхээр тансаг гоё амттай. Одоо диважингийн амт гэж байдаг бол диважин гэж байхгүй л дээ бэлгүүнэ тийм ээ. Гэтэл үнэхээр юм гоё амттай. Би тэгээ бүр энэ чизийг худалдаж авъя гэдгээ бараагүй бол та. Тэгээд би бас энэ амтыг амтлахын тулд бас эдний бүтээгдэхүүнд бас дуртай байдаг ч гэж хэлэхэд хэлэлцдэггүй. Тэгээд бүх салбаруудаар энэ хүү бүтээгдэхүүн худалддаг байгаа. Та бүхэн маань www.tlgcgmn гэдээ орж болно. За мөн Facebook-ээр нь түлээчүр Монголиа гэд та бүхэн маань дагаад аваарай. Маш одоо сая бас хүүхдийн баяраар маш гоё үйл ажиллагаануудыг явууллаа. Хүүхдүүдийг баярлууллаа. За энэ мэтчлэн бас мэдээллүүдээс нь та бүхэн Facebook-ээр нь дагчвал хоцрохгүй байх боломжтой. За тэгээ түлээж үгийн хамт олондоо баярлалаа. Дандаа шинэхэн бүтээгдэхүүн байдаг, шинэ бүтээгдэхүүн байдаг. Нэмэх нь яг олон улсаараа боловсруулж гаргасан шинэ жоруудыг бүтээлчээр одоо ингэж бидэнд танилцуулж байдаг ийм хамт олон байгаа. За түлээжүүдээ баярлалаа. Сая би нэг ханаад манад хүрээд яахын өмнө Бээжинд явж байгаа. Тэгээд манай ланжууд чинь түлээжүү байдгүй юм. Байдгүй санагдаад би ихтэй яг олж хараагүй л те. Тэр Бээжинд явж байгаад юуны Италийн виз рүү орчоод Италийн консулаас гараа явж исэн чи тэнцээ түлээж байсан. Тэгээд тийшээ орж нэг юм бэгэл энтер идэж одоо нэг кревинг гэдэг штэ те. Эн чин баг зүтлээдсэн байхгүй. Тэрийг нэг хангалаа штэ. Айгу гоё байсан тэгээд их ордоо ирсэн юм шиг байсан. Харин те. Тэгэл одоо нэг дугаар болгон дээр түлээж өгөө ярихтаа хэлж байгаа те. Ингээд өглөөдөө юм мэдэж амжиж дгүй ч юм уу тийм хүмүүс байх юм бол
Түлээж ороод гоё бэгэл аваад тэгээ кофе уудаг юм бол кофе уугаад би яг нөгөө өглөө кофе ууж чаддаг болохоор ус уучтیں۔ Эсвэл гоё цайтай уух юм бол амар гоё байдаг. Тэгээд ингээд тэ зүгээр ингээд аваад явж байгаа л замдаа ч юм уу идчихгүй яг үү эсвэл түлээжүүдээ гоё тухтаа сууж агаад тухайн өдрийнхэн төлөвлөгөөг ч юм уу гаргаж аваад идчих болно. Тэгэхэд бол ямар ч байсан таны өдөр амар гоё эхлэнэ гэдгийг хангалттай баталгаатай хэлж чадна. Тийм шээ. За ингээд нэвтрүүлгийнхэн төгсгөлд манай New Horizon ингээд манай Pluto-хийн Chiron 2 маань Wales иргэдэх хосууд гэдгийг олж мэдлээ тий. Тэгээ Pluto маань үргэлж одоо нөгөө хинрүүгээ Chiron руугаа зүрх харуулж идгийг олж мэдлээ. За энэ дэр гэхдээ сони юм байна. Одоо нөгөө Монгол үг гэдэг штэ халан гадна хайрн дотроо гэдэг шиг. Юу гэхээр одоо нөгөө хоёр маань яг Wales-ийн хосууд шиг нэг рүүгээ харж байгаа ч гэсэн манай Pluto-гийн зүрх байдаг хэсэг нь Chiron руугаа хардаг байхгүй. Нөгөө тишийг харцсан байдаг байхгүй. Chiron-ийн эсрэг зүг рүү харцсан байдаг гэсэн. Эсрэг зүг рүүгээ харцсан байдаг. За ингээд тэгсэн чинь нөгөө ингээд Chiron-ы гадаргын одоо тэ шинжилгээ хийж байна. Зургуудыг аваад. Дараа нь Pluto-гийн Chiron руу харсан талын зургуудыг аваад ингээ хийж байна. Тэгсэн чинь нөгөө манай Pluto-гийн зүүн бөөрөн дээр байгаа юу нэг арай нэг юм хар бараан улаавтар өнгөний хэсэг байгаа тийм чи. Яг тэнцээ тэр ягаад тийм улаавтар өнгөтэй болсон бэ гэхээр толиум гэдэг бодисууд үүссэн тэнцээ. Органик нэгдлүүд тэр нь юунаас болж үүсэж байгаа гэхээр тодорхой төрлийн метан, азотуудыг хит ягаан гэрэл очиж мөргөөд эвдэснээс болоо тийм органик нэгдлүүд тэнд үүсчихдэг. Ингэж үүсээд тэгэхээр эн чинь юу болох вэ гэхээр одоо нөгөө бид нар ингээд илсэн дээр ямар нэг юм хаяхаа ингээд тоос пөрөгдөг штэ тий. Дисний ширхгүүд ингээд пөрөгдөг. Тэр шиг ингээд пөрөгж байгаа процессыг бас болно л тоо тийм чинь. Тэр ингээд пөрөгж ангууд зарим нөхдүүд нь Плутогоо орхиж яваад Chiron дээр очиж ундаг байна. Яаж энийг мэдсэн бэ гэхээр Chiron-ы зөвхөн нэг талд нь яг Плутогийн яг тэр нөгөө нэг хар бараан байдаг хэсэгтээ яг параллел нэг хэсэг дээр нь яг адилхан тийм өнгөтэй хэсэг байхгүй. Тэгээ энэ хоёр нэг гэсэндээ хоорондоо захиад дамжилдаг болж таарж байгаа юм тэргээрээ тий. Одоо нэг Плуто өөрөөсөө баахан тэр улаан өнгөтэй юмнуудаа явуулна, нөгөө тэр буцаагаа явуулна тий. Ингээд хоорондоо харилцдаг болж таарж байгаа байхгүй. Тэгэхээр ийм нэгдлүүдийг олж нээсэн. За энэ нэгдлүүд их чухал. Юу вэ гэхээр эдгээр бүгд органик нэгдлүүд байхгүй. За энэ органик нэгдлийг дараа нь New Horizon хөлөг маань манай Pluto гаригийг дайрж өнгөрөөд за үүнээс нь 3 жилийн дараа 2018 онд Arakan ухаа Arakan жилөө. Тим нэртэй Кюприйн бүсийн объектыг очиж судлахтаа дахиж нээсэн. За энэ айгүй чухал нэг юм болж байгаа юм. Тэр юу вэ гэхээр Кюприйн бүсийн бүх объектууд бол ерөөсөө time capsule гэхгүй. Ерөөсөө л тэ ирээдүйд илгээсэн time capsule-ууд гэсэн. Эдгээр бол өөрсдөө 4 тэрбум жилийн өмнөх Нарны аймгийн мэдээллийг яг л хөлдөөгчд хийсэн юм шиг хадгалж байгаа. Тэ 4 тэрбум жилийн өмнө Нарны аймаг ямар байсан бэ гэдэг бүх тэр ургийн бичгийн мэдээллийг бид нар Кюприйн бүсийн объектуудаас авах боломжтой. Тэгсэн чинь тэр 3 жилийн дараа дайрж өнгөрсөн объектээс яг адилхан тойлын болж нээсэн баг. Энэ нь юу вэ гэхээр ерөөсөө амьдрал бол магадгүй Нарны аймагт маш түгээмэл байсан гэж магадгүй гэдэг зүйлийг одоо таамаглалыг дэмжсэн нэг юм баримт болсон. Мөн New Horizon хөлөг маань Pluto дээрээс нээсэн нэг нээлтүүдээр юу олж нээсэн бэ гэхээр нөгөө нэг зүрхэн хэлбэртэй азотын мөс байгаа штэ тий. Тэрний ирмэг хязгаарууд байгаа штэ. Захуудыг ингээд судалж байгаа. Тэр захуудыг судлсан чинь тэнцээ олон өнцөгт хэлбэртэй азотын талстууд хөвж явж байгаа байхгүй тэнцээ. Манай Плутогийн маань гадаргын температур хасах 273. Маш хүйтэн, бараг сансар шиг тий. Маш хүйтэн. Гэтэл тэнцээ яг хөө тэр хүүтэнд бол азот тодорхой хэмжээний шингэн байж чаддаг л та. Тэг ингээ азотын одоо олон өнцгтүүд хөвж ирсэн. Энэ юу гэхээр одоо нөгөө нэг хавар болохоор цөн төрдөг штэ тий. Цөн төрхөөр ингээ голын гадаргууд дээр ингээ янз янзын мөснүүд ингээ урсаад явж идэг штэ. Үүнтэй төстэй үзэгдэл тэнцээ бий болж байна гэсэн. Ийм онцгой юмыг олж нээсэн. Мөн тодорхой хэмжээний одоо мөс байгааг, ус байгааг олж нээсэн. Эдрийн дундаас хамгийн сонин нээлт нь юу гэсэн бэ гэхээр дэлхий дээрээс олддог зүйл Плуто дээрээс олдсон. Өөр бусад ямар ч Нарны аймаг дээрээс бид нар олж байгаагүй байхгүй. Нарны аймгийн гариг дээрээс гинэ. Гариг дээрээс олж байгаа. Тэр юу вэ гэхээр одоо ингээд маш өндөрлөг дэлхийн маш өндөрлөг газруудад жишээ нь нөгөө нэг Акатаны цүл энтер гэж байдаг шүү дээ. Тэр цүлүүдэд олддог. Миний юу гэхээр маш өндөр, маш хуурай цүл ус мөс ингээд хөлдөөд нэг юм сонин талс хэлбэртэй болоод тэгээ нэг юм харах юм бол нэг юм арцгар барзгар юм харагдчихэдэг. Ийм зүйлүүд одоо бий болдог гэсэн үг. Ийм зүйлүүд бий болсныг
Усны тасалжилт юм уу тийм. Тийм, маш том хэмжээтэй юм. Тэгээ нэг юм юу гэж төсөөлөх юм бэ? Нэг юм одоо тэр цөлөөс ингээд ургацсан мөснүүд чиг харагдчихэдэг гэсэн. Тийм зүйлүүдийг олж нээсэн байгаа юм. Плуто гэдэг гариг дээрээс те. Энэ зүйлийг өмнө нь ерөөсөө Нарны аймгийн өөр гариг дээрээс бид нар олж харж байгаагүй, олж нээж чадж байгаагүй байхгүй. Ямар нэг юм олж нээсэн тохиолдол байж байгаагүй. Тэр ийм онцгой нээлтүүдийг олж нээсэн. За үүний дараа яасан гэхээр одоо нөгөө нэг геологийн бүтцүүд шүү дээ. Хар бараан хэсэг байгаа тийм. Манай Керонтой захиагаар харьцдаг хэсэг байна. Кероноос тэр нөгөө нэг одоо зүрхээ харуулдаг хэсэг байна. Эдрийн насыг тодорхойлох юм бол тэр зүрх бол ясман дээр магадгүй өөр гариг плутог очиж мөргөөд тэр мөргөлтийн үр дүнд ингэж үүссэн тийм объект байж магадгүй гэдэг таамаг гарсан. Мөн тэр нөгөө нэг Керонтой харьцдаг хэсэг ба. Тэр нөгөө нэг зүрхнээс илүү хөгшин хэсэг. Энэ хөгшин хэсэг нь өөр дээрээ одоо нөгөө cry volcano гэж ярьдаг. За хоёулаа Нептуны тухай дугаар хийж яхад cry volcano тухай ярьсан. Энэ юу гэхээр одоо галт уул гэж үүдэг шүү дээ. Тэр юу гэхээр өөрөөсөө гал гаргаж байгаа уул те маш их юм халуун магам гаргаж байгаа. За cry volcano бол мүсд уул гэсэн. Өөрөөсөө мүс гаргадаг уул гэсэн. Ийм мүс гаргадаг уулууд байгааг олж нээсэн. Энэ нь юу гэхээр манай Плуто маань тодорхой хэмжээнд эрт дээр үед магадгүй халуун цөмтөө тэг геолог болон тэг агаар мандлын үед маш идэвхтэй гариг байсан байж магадгүй гэдгийг таамаглаж байна гэсэн. За энэ нь бол ерөөсөө нэг юм 900 мянган жилийн өмнө илүү дээ. Тийм байсан байж магадгүй. Энэ давхар өөрөө юугаар батлагдж байгаа гэхээр Плуто маань өөрөө давхар юм агаар мандлын давхаргууттай. Одоо нөгөө түрүү ингээд тоос пөргөнгүүд агаард нэг ингээд давхаргууд үсчдэг штэ тэр тоосны жингүүдээс хамаарат масуудаас хамаарат. Тийм дор хаяж 20 ширхэг давхархтай байна гэж байна. Эдгээр нь янз янзын элементүүдийг өөртөө агуулах нь байна. За агаар мандалтай байна гэдэг нь өөрөө маш онцгой нэлт болсон. Тэр агаар мандал нь яг хуу дэлхийн агаар мандлаас нэг 100 мянга дахин сэрэг нэг өсөндө даралтан 100 мянга дахин баг гэсэн үг тийм. Гэхдээ энэ маань ингэж хувьсаж өөрчлөгдөж идэг зүйл байна. Гаргийнхаа улирлын шин чанараас хамаарат. Дэлхийн агаар мандал бол тэхгүй шүү дээ. Хэрвээ дэлхийн агаар мандал тэх юм бол дэлхийд амьдрал оршин тогтнох боломжгүй болчихно. Тэгэхээр Плутод хийжээдэг. Гэтэл ингээд түүхийн хувьд урагшааны уулаад харах юм бол Плутогийн агаар мандал дэлхийтэй ойролцоо байсан байх муж олдно тийм ч. За энэ муж нь ерөөсөө л Плуто дээр ус шингэн дүлөвт байдаг. Тийм мужтай таарчж байгаа. Тэгэхээр магадгүй 1 тэрбум жилийн өмнө ч юм уу хамгийн одоо ихтэй 1 тэрбум жилийн өмнө Плуто шингэн устаа өөр ингэсэн газрын гадрахтаа хажууд нь Керон гэдэг нөхөр бэж идэг ийм habitable гариг буюу дэлхий төсөлт гариг байсан гэж магадгүй гэдэг ийм онцгой тайлбарыг гаргасан. Энэ маань давхар дахиад ерөөсөө Нарны аймагт амьдрал бол эрт дээр үедээ маш түгээмэл зүйл байсан юм байна. Яагаад зөвхөн дэлхий дээр амьдрал үлдчихвэ гэдэг энэ онцгой асуулт юм асуултыг илүү хүчтэй болгож өгсөн ийм гоё нээлт болсон байна. За мөн Керон дээрх одоо Кероны зүгээр өнгөөс нь харах юм бол мэдэж болно. Тэр нь юу гэхээр Керон Плутогоос өөр өнгөтэй, илүү хар бараан дарк өнгөтэй байдаг. Тэгээ ямар сандаа ингээ Керон дээр бүр ийм том ийм одоо илүү бараан өнгийн том кратер хавцал байдаг байхгүй. Тэр хавцал нь ямар сандаа нөгөө бөгжний эзэн дээр гардаг Мордор гэж нэрлэлцэж байгаа. Тэгэхээр яг тэр Мордор шиг хэсэг байна гэсэн. Тийм хэсэг энэ төр байдаг. Тэгэхээр энэ маань юу гэхээр энэ хоёр бол одоо Плуто бол ерөөсөө Кероныг ямар нэгэн байдлаар өөртөө занганд оруулаад нэг гэсэндээ найрсан гэсэн үг шүү дээ тийм үү. Найраад тэгээд ингээд таталцлын түвшиндээ оруулсан ийм объект байж магадгүй гэдгийг таамаглаж төвшүүлж байгаа. Энэ маань яг хизээ бий болсныг бид өнөөдөр мэдэхгүй. Тэгэхээр Плутогийн одоо 9 жил сансарт хөвж явж байгаад New Horizon хөлөг маань Плуто дээр очихдоо маш онцгой энэ гайхалтай нээлтүүдийг хийсэн нь бид нар ерөөсөө 70-95% мэдхгүйтэй адилхан Нарны аймгийнхын тухайч ямар ч мэдлэггүй юм байна. Энэ зүйлийг ямар ч сонирхолгүй юм байна гэж хайж болохгүй юм биш үү гэдгийг эрдэмтдэд дахин сануулсан маш том үйл явдал болсон байна. Ерөөсөө л Нарны аймагт нээгдэг маш олон зүйл байна. Бид нар Нарны аймгаа бүрэн таньж мэдээгүй юм байна гэсэн. Энийг бидэрт дахин сануулсан ийм онцгой үйл явдал болсон. За баярлалаа. За баярлалаа. Нөгөө даалт ертөнцийн бурхан даалт ертөнцийн одоо газарт орох ертөнцийн бурхан гэж гжигэл ойлголттой байсан чи өнөөдөр бүр ийм романтик бурхан байсныг мэдж авлаа. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар өдөр бүр шин Түлээжүр болон захим радио хамтдаа G Mobile компани маань ивент тэтгэлээ. Нэвтрүүлгийн ТV болон Отмондор радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрлээ. Тэгээд одоо орон дуртай хамтдаа байсан үз сонсдог та бүхэндээ болон бэлгүндээ маш их баярлалаа. Дараагийнхаа дугаараараа эргээ уулзъя. Баярлалаа, баяртай.
Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаажлын банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.